ер нь бол судлаачид тэр 6 секундэд л яг одоо би энэ уурлах уу эсвэл уурлахгүй байх сонголтоо хийх үү? Би энэ мөчөд талархах уу эсвэл одоо тий өөр төвхтөөр бодох уу ч гэдэг юм уу? Тэр яг нөгөө сонголтоо хийх тэр секунд тэр одоо үнэлж дүгнээд дараагийнхаа одоо үйлдэлийг хийх тэр одоо эцэгтэй мөч бол 6 секунд байдаг гэж гаргасан байгаа байхгүй юу? За тэгээд тэр одоо энэ талархалтай яагаад холбоод байна гэхээр ингэж тэр асуудлыг дүгнэх чадвар унахгүй байхын тулд хүн талархлаар дүүрэн байхад талархалтай байхад энэ асуудлыг дүгнэх чадвар одоо чадвар сайжраад байдаг юм аа гэж байгаа. Тэгээ сургууль сурдаг хүрвээ хүүхдтэй хүн байх юм бол тий эцэг эхчүүд өөрсдөө эхлээд талархаад талархлын үг хэллэг хэрэгэлдэг байхад хүүхд аяндаа